Байгалийн баялагтай ард түмний түүх харилцан адилгүйч баялагта эзэн сууж чадсны тод жишээ нь бидний мэдих Норвеги, Катар улс. Ард иргэдэн баяжиж, эрдэс баялагын үр шимээр сэргээгдэх эрчим хүч, үйлдвэрлэл, аялал жуулчлал зэрэг суурь болон дагалдах салбаруудаа хөгжүүлсэн байдаг. Харин Африкийн зарим улс байгалийн асар их баялагтайч, авилга, хээл хахуулд идэгдэн ард иргэдэн ядуурч тэр бүхэл он удаан жил үргэлжлэх иргэний дайны хөлд нэрвэгдсэн гашуун түүхч бий. Улс орон бүрийн туулсан зам өөр. Монгол улсын нийгэм эдийн засаг сүүлийн 30 жил байгалийн баялагын үр өгөөжөөс бүрэн хараад байна. Манай улсын экспортын 90 гаруй хувийг уул уурхайн салбар эзэлдэг. 2020-оос 2023 оны байдлаар эрдэс баялагын салбар улсын төсвийн орлогын 30 орчим хувийг дангаараа бүрдүүлжээ. Тэгэхээр байгалийн нөөц баялгаа хэр үр ашигтай ашиглаж улс орны хөгжил болоод ард иргэдтэй хэр хүртээмжтэй ашиглаваа гэдгээс хамаарат нэг нь бол улс орон хөгжлийн зам руу явж байна. Нөгөө хэсэг нь бол улам ядуурч, улам авилгажж, улам цөөхөн хэдэн хүний гарт баялаг төвлөрч ийм зам руу орж байгаа. Үндсэн шалтгаан бол энэ гэж үзэж болно. Тийм учраас бид энэ баялгаа үндсэн төргөх, үр өгөөжийн ард иргэд болоод улс орныхоо хөгжил зориулж ядуурлаас гарах энэ бол бидний эхний ээлжинд хийх ёстой асуудал. Монгол улсын үндсэн хуульд газар, байгалийн баялаг, гагцхүү ард түмний мэдэлд байхаар заасан боловч оролцоо нь тодорхойгүй байсан. Улсын хурал 2019 онд үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар Монгол улсын иргэн баялагтаа эзэн болох үр шимээс нь тэгш шудраг хүртэх боломж нээгдэж байгалийн баялагийг хүртээмжтэй ашиглах суурь зарчим баталгаажсан юм. Байгалийн баялагийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж одоо болон ирээдүйн үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялагын үр өгөөжийг үндэсний баялагын санд төвлөрүүлж, тэгш шудраг хүртээхэд чиглэнэ. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтамлын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ноогдож байх эрхцэн үндсийг хуулиар тогтооно. Монгол улсын үндсэн хуульд орсон дээрх өөрчлөлтийг хэрэгжүүлж, улсын хурал энэ оны 4-р сарын 19-нд үндэсний баялагын сангийн тухай хууль баталсан. Байгалийн баялаг бол хүний гараар бүтээгдээгүй, дахин хизээж сэргээгдэхгүй, ард түмэн бүхний төр үр өгөөжийг нь хүртэх учиртай. Аль ч улсын дахин сэргээгдэхгүй баялагийг ашиглагч нар тухайн ард түмэндээ туйлын хүндэтгэлтэй хандах нийгмийн хариуцлагатай байдаг нь олон улсын нийтлэг ёс зүйн хэм хэмжээ юм а. Үндэсний баялагын сангийн тухай хуулийг та бид баталлаа. Монгол хүн Монгол газартаа Монголын баялагтаа эзэн байх, түүний үр шимийг тэгш шудраг хүртэх эрхцэн үндэс баталгаажж байна. Газрын хэвлийн баялагын үр өгөөжийг төвлөрүүлэх, үр ашигтай хөрөнгө оруулалт хийх, одоо болон ирээдүйн иргэн бүрд тэгш шудраг хуваарлах, хуримтлуулах, төрөлдсөн сангаас бүрдсэн тогтолцоог үндэсний баялагын сан гэнэ. Дэлхийн нийтэд үндэсний баялагын сангийн талаарх ойлголт 1940 оноос бий болсон. Өнөөдрийн байдлаар дэлхийд даяар 176 баялагын сан үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээр нь тогтворжуулалтын, хадгаламжийн, ирээдүйн хойч үеийн, тэтгэврийн, валютын нөөцийн, стратегийн хөгжлийн, хуваарлалтын гэх мэт олон хэлбэртэй. Тухайн улсын хөгжлийн төвшин, нийгэм, эдийн засагт тулгамдж буй хэрэгцээ, шаардлага, хүн амын тоо, газар зүйн байршил, цаг үүр, байгалийн баялагын нөөц, үндэсний соёлын онцлог зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалan зорилго стратеги нь өөр байна. Тухайлбал Кувейт улс эдийн засгаа тогтворжуулах, Хятад ханшийн зөрүүний сөрөг нөлөөллөөс эдийн засгаа хамгаалах,
Сингапур өндөр үр ашигтай хөрөнгө оруулалт хийх, Норвеги хойч үедээ өвлүүлэх, Саудын Араб улсын хаан дотоод хөгжлийн зорилтуудыг шийдвэрлэхэд зориулан сан байгуулжээ. Гэхдээ баялагын сангийн үйл ажиллагааг улсын нэгдсэн төсвөөс тусдаавч хэрэгжүүлдэг. Санг удирдах буй мэргэжлийн баг ажлаа тухайн улсын засгийн газар болон парламентэд тайлгнадаг нь нийтлэг хэв шинжтэй байгаа юм. 2022 оны байдлаар Монгол улсын ядуурлын түвшин 27.1%-тай буюу нийт хүн амын 914 мянган ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй байгаа бөгөөд манай улсын нийт өрхийн 38.4% нь гэр хороололд амьдарч байна гэсэн статистик бий. Харин хорд хавдрын өвчлөлөөр 2023 онд 7244 тохиолдол бүртгэгдэж манай улс элэгний болон ходоодны хорд хавдраар нэгдүгээрт бичигдэж байгаа харамсалтай тоо мэдээж бас бий. Тиймээс Монгол улсын засгийн газар эхний ээлжинд ард иргэдийн дунд тулгамдаад буй эдгээр асуудалдаа төлхөө анхаарах зорилгоор 2030 он хүртэлх үндэсний баялагын сангийн тогтолцоог тодорхойлсон. Үндэсний баялагын сан нь ирээдүйн өв сан, хуримтлалын сан, хөгжлийн сан гэсэн төрөлжсөн сангуудаас бүрдэж байна. Дээрх 3 сангийн зорилго үйл ажиллагааг товч танилцуулъя. Ирээдүйн өв сан. Баялагын хуримтлалаас ирээдүйн иргэн бүрт тэгш шудраг хуваарлах нөхцөлийг ирээдүйн өв сан бүрдүүлнэ. Түүнчлэн олон улсын хөрөнгийн зах зээлээс өндөр өгөөжтэй, эрсдэл багатай бүтээгдэхүүн худалдан авч үндсэн хөрөнгөө арвижуулна. Одоогийн байдлаар энэ санд 3.5 их 80 төгрөг байна. Ашигт малтамлын нөөц ашигласны төлбөрөөс төсвийн тогтворжуулалтын сан болон орон нутгийн хөгжлийн санд хуваарлаад үлдэх хэсгийн 65%-ийг ирээдүйн өв санд төвлөрүүлэх юм. Норвегийн баялагын сангийн суур зарчмыг авч хэрэгжүүлэн хойч үедээ хуримтлал үүсгэж байна. За 2030 онд ирээдүйн өв сангийн нийт хөрөнгийг үндсэндээ бол нэг 10 орчим их 80 төгрөгийн хөрөнгөтэй байх боломжтой гэж нэг талдаа бол тооцож үзэж байна. За тэр хуримтлагдсан хөрөнгө ирээдүйн Монгол улсын хөгжилд зарцуулагдана. За мэдээж хугацаа бол 2030 оноос хойш гэдэг. Хөгжлийн сан гол нэр төрлийн эрдэс баялаг тооцоосноос өндөр үнээр борлуулагдаж нэгдсэн төсөв ашигтай гарсан тохиолдолд тухайн жилийн орлогын 50%-ийг хөгжлийн санд төвлөрүүлнэ. Нийгэм эдийн засгийн нэн чухал томоохон төслүүдийг санхүүжүүлж урт хугацааны тогтвортой өсөлт, олон тулгуурт солонгорсон эдийн засаг бий болгох нь хөгжлийн сангийн зорилго. 2024 онд тухайн жилийн орлогын 50%-ийг 257 тэрбум төгрөг хөгжлийн санд хуримтлагдах хүлээлт байна. Улс орны хөгжилд түлхэж болох томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хөрөнгө зарцуулалтыг хийж чаддаггүй явчихсан. За тийм том төслүүдийг яадаг вэ гэхээр гадны зээл, тусламж, за тэгээд ер нь бол хувийн хвшлийн томоохон хөрөнгө оруулалтын үндсэн дээр бий болох нөхцөлтэй өнөөдөр хүртэл явчихсан. Тэгвэл баялагын сан доторх хөгжлийн сан дээр хуримтлагдаж төвлөрч байгаа мөнгийг эх жилүүдээс дор хаяж 300-аас 500 тэрбум төгрөг төвлөрөөд том хөрөнгө оруулалтанд чиглэх боломж бүрдэж байгаараа онцлог болно. Хуримтлалын сан Эрдэнэс Монгол нэгдлийн эзэмшиж буй стратегийн урдуудын төрийн эзэмшлийн 34% ноогдох ашиг орлогоос хуримтлалын сан бүрдэнэ. Ноогдол ашиг нь Монгол банкнд төвлөрч арвижна. Хуульд зааснаар иргэн бүр хуримтлалын нэгдсэн данстай байна. Айлын баялагын үр өгөөжөөс хүртсэн хуримтлалаа та бид боловсрол, эрүүл мэнд, орон сууц гэх мэт суур хэрэгцээндээ бэлэн бусаар ашиглана. Засгийн газар Сингапурын хуримтлалын сангийн сайн туршлагыг судлан нэвтрүүлж байгаа юм. Одоо ихэлсэн болон цаашид хэрэгжих томоохон төслүүдээс ноогдох ноогдол ашигыг ард иргэд хүртэнэ. Оюу толгойн уурхай алдагдaltaгүй ажиллаж хэлбэл төрийн эзэмшлийн 34% өгөөж иргэдийн хуримтлалын дансанд орж та бид ноогдол ашиг хүртэх боломж нээгдэнэ. Бид нар оюу толгой төслийн 34%-ийг эзэмшдэг Монгол улс. Эрдэнэс оюу толгой компаниараа дамжуулж энэ оюу толгой төслийн ноогдол ашиг хуваарлалаа бол иргэдэд очно. Тэгэхээр сая бол би хувьцаа эзэмшигчтэй урал дээр оюу толгойд хэлсэн ба. Аа одоо нэг төрийн төлөөлөл гээд бид мань үдийн улсууд очиод энэ хувьцаа ноогдол ашиг өгөөч үр ашигтай ажиллаач гэд нэгтэг. Тэгээд дараа жилийн урал урлагт нь ажлын солигдоод явцдаг. Дараа жил нь очиод засгийн газрын солигдсон байдаг. Ингээд та нар аргалаад үдийн болтол яваад ирлээ. Одоо тийм аргагүй болсон шүү.
Энэ 34% ногдол ашигч нь ард иргэдийг болсон. Төр эндээс нэгш төгрөг авахгүй. Тэгэхээр ард иргэд та нараас ногдол ашиг нэгтэг энэ эрх зүй бий болсон шүү. Та нар одоо эндээс бултахаар байхгүй. Ашигтай ажил үр ашигаа дэвшлүүл энэ санхүүгийнхээ зардлыг бууруул ногдол ашиг ард иргэд төрөөр бид биш ард иргэд нэххийн механизмтай байна. Тэгэхээр ард иргэдэд ногдол ашиг хүртээж байгаагаараа энэ компаниуд хэр ашиг үйл ажиллагаа нь сайн явж байгаа гэдгийг нөлөөлөх болж байгаа. Монгол улсын иргэн бүр одоо хөрөнгө оруулагч иргэн бүр данстай байна. Энэ дансаар одоо дамжиж баялагийнхаа үр шимийг хүртэх ийм боломж урдж байгаа. Үндэсний баялагын сангийн төсөв төлөвлөгөөг засгийн газар боловсруулж улсын хурлаар нээлттэй хэлэлцсэн батлна. Сангийн хөрөнгийг зөвхөн хуульд заасны дагуу ашиглана. Ялангуяа иргэн бүрд ногдох хуримтлалыг ямар нэгэн өөр хөрөнгө оруулалтанд зарцуулахгүй байхаар хуульчилсан. Хууль хэрэгжиж сангийн үйл ажиллагаа жигдэрсний дараа засаглалыг нь олон улсын жишгт нийцүүлнэ. Баялагын сангийн үйл ажиллагаа нь эл тод, нээлттэй, үр ашигтай, бие даасан, хараад бус, хөндлөнгийн хяналттай байхаас гадна баялагын сангийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нийтлэг зарчим, үнэт зүйлийг баримталж, сайн засаглалтайгаар хөгжүүлнэ. Сангийн хөрөнгө нийт ард түмний мэдэлд байна. Үйл ажиллагаа нь Монгол улсын дунд урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдана. За сангийн бодлого зарцуулалтын ерөнхий төсөв бол улсын их хурлаар орж батлагддаг хэлбэрээр бол байгуулагдаж байгаа. За яг энэ хэлбэр дээр мэдээж олон ургалж үзэл нийгэмд бол байна. Зарим улс төрийн намууд бол Монгол банк шиг тусдаа институт болоод ажиллах ёстой гэсэн шаардлагыг бол тавьж ирсэн. Гэхдээ энэ сан баялагын сан өөрөө нэгдүгээрт биечих ёстой, хөл дээрээ босох ёстой, тодорхой хугацаа шалгуур давсны үндсэн дээр тусдаа том институт суулж хөгжих нь бол дамжиггүй. Үндэсний баялагын сангийн хөрөнгийн удирдлагын корпорац гэж ойлголт байгаа. Энэ одоогийн ирээдүйн сангийн тухай хууль дээр зохицуултыг бол нэлээд дэлгэрэнгүй оруулсан. Энэ зохицуулалт бол 2030 оноос эхэлж үндэсний баялагын сангууд дээр хэрэгжиж эхэлнэ. Яг эхэлж байгаа санг шууд тэр том институт бүтцээр эхлүүлэх туршлага бол өнөөдөр Монголд бас хангалттай биш байна. Норвегийн баялагын сангийн одоо загвартай яг адилхан байхаар энэ зарчмуудыг авч хэрэгжүүлэхээр ингэж зохицуулалт нь орсон байгаа. Тэр хүртэлх хугацаанд энэ одоо бойжуулалтын цаг үе буюу Монгол банк ерөнхий бодлогыг мөнгөний бодлогыг хариуцаад Эрдэнэс Монгол орлого төвлөрүүлэлтийн асуудлаа хариуцаад ажиллах. За Монгол банкн дээр ажиллах нэгж нь өөрөө олон улсын төвшөнд мэрэгжсэн боловсон хүчнээр бүрдүүлэгдэж ажиллах зэрэг нь бол төлөвийн чухал юм а гэдэг талаас засгийн газар Монгол банк бол үзэж тийм хэлбэрлүү нь бол шилжүүлж ингээд ажиллаад эхэлж явж байна. Цаг хугацаа шаардлагатай энэ хүмүүсийг бэлдэх хэрэгтэй. За тэр үед бас удирдах хөрөнгө нь өсөж аривдсан байх ёстой. Ийм учраас бид нэр 2030 он гэдэг өнгө сонгосон байгаа юм. Яг энэ баялагын сангийн тухай хууль дээр улсын их хурл болон засгийн газраас ямар нэгэн шийдвэр, альва шийдвэр одоо энэ төрөлцсөн сантай холбоотой шийдвэр гарсан тохиолдолд 10 хоногийн дотор нийтэд ил тод мэдээлнэ гэж байна. Хоёрт нь одоо үндэсний аудитын газар жил болгон хяналт тавьж ажиллана. За аудит хийн. Энэ аудитынхаа дүнг мөн одоо 10 хоногийн дотор иргэдэд нээлттэй мэдээлж харин гэж тусгасан байгаа. Үндэсний баялагын тухай хууль ийхүү батлагдсан ч сөрөг байр суурь илэрхийлэх хэсэг байна. Товчхондоо энэ стратегийн ордуудыг эзэмшигч энэ хүмүүсийн одоо явуулж байгаа энэ сөрөг мессеж гэж ингэж харж байгаа. Тэрнээс үл энэ хөрөнгө оруулалтыг боомлсон ямар ч зүйл байхгүй. Бид өмнөх хууль эрх зүйн үндсэн зарчим хэвээрээ үйлчилж байгаа. За стратегийн ордуудын нэг хүний эзэмшил 34%-аас илүү байхгүй гэдгийг хуульчилж өгсөн. Төрөл 34% нь бол байна. За үлдсэн одоо хувийг бол хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргаж зарж нээлттэй компани болохын эрх зүйн орчингийг бас бүрдүүлж өгсөн. Уул уурхай энэ ашигт малтамлыг цөөхөн гэр бүл эзэмшдэг, цөөхөн хүн эзэмшдэг, үйл ажиллагаа нь ил тод биш, нээлттэй биш. Ийм байгаад ирэхээр зэрэг энэ улс орнуудын хөгжил хойшилж байна, авилгал цэцгэлж байна, болохгүй бүтгүй зүйлүүд бол бий болж байна. Авилгалын одоо хөрс бол 70 эдийн засаг байна. Тийм учраас энэ одоо үндэсний баялагын сангийн хуулиар зохицуулсны харилцаанууд бол 70 эдийн засгийг
одоо ил болгох, авилгалыг бууруулахад том одоо үүрэг гүйцэтгсэн юм хууль болсон. Үндэсний баялагын сангийн орлого төвлөрүүлэлтийг Эрдэнэс Монгол нэгдэл хариуцсан. Нэгдлийн бүрэлдэхүүнд багтаж буй компаниуд иргэдийн орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтэнд зориулан хуримтлалын санд 500 тэрбум төгрөг шилжүүлсэн нь эхлэл болж байна. Өнөөдөр Эрдэнэс Монгол нэгдлээс 500 тэрбум төгрөгийг хуримтлалын санд шилжүүлэх шийдвэрийг гаргасан. Энэ нь хуримтлалын санг өнөөдөр бид нар хамтдаа мөнгөжүүлэн эхлүүлж байгаа түүхэн өдөр болж байна гэсэн үг юм. Харин өнөөдөр Эрдэнэс Монголын харьяа стратегийн ордуудаас шилжин орж буй 500 тэрбум төгрөгийг хуримтлалын сангийн орон сууцны хөтөлбөрийг эхлүүлэх эхний дансанд төвлөрүүлнэ гэсэн үг юм. Эрдэнэс Монгол нэгдлийн групп компаниудын зүгээс одоо 500 орчим тэрбум төгрөгийг татан төвлөрүүлээд хуримтлалын сангийн суурийг тавьж байгаа. Ирэх жилүүдээс энэ ногдол ашиг нь 600, 700, 800 тэрбум заашлаад их найд гараад явах хөрөнгө бол төвлөрөх боломжтой болж байгаа. Тэр боломжийг бүрдүүлэх чинь уул уурхай төрийн өмчит компаниудын хувьд байгаа. Тэдгээр компаниудын ногдол ашигын 34%-ийг нь хуримтлалын нэгдсэн сан дээр төвлөрүүлснээр энэ хөрөнгө үүсэх юм а гэж ингэж үзэж байгаа. За тийм учраас өнгөрсөн 2 жилийн хугацаанд бол энэ төрийн өмчийн уул уурхай компаниудын үйл ажиллагаа, засаглал, үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр Монгол Улсын засгийн газар нэлээд их анхаарч ажилласан. Энэний үр дүнд 2023 онд бол Эрдэнэс Монгол нэгдэл түүхэн амжилтыг үзүүлсэн ийм жил болсон. Хамгийн тодорхой жишээ нь бол Монгол Улсын валютын нөөцийн 70 гаруй хувийг Эрдэнэс Монгол нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд бүрдүүлж ажиллалаа. Үндэсний баялагын санг улс төржилтөөс ангид бие даасан ард түмний эрх ашигт үйлчилдэг өргөөжтэй байлгахын тулд бид одоо юун дээр анхаарах ёстойг эдийн засагчдаас тодрууллаа. Хамгийн чухал асуудлуудын нэг бол юу байгаад байна гэхээр энийгээ яаж зөв зохистой бид нар менежмент хийх вэ? Хоёрт бол ил тод байдал, гуравт нь бол урт хугацаанд энэ одоо төсөв эдийн засаг маань хангалттай хэмжээнд өсөхгүй байх үед бид нар энэ хуримтлагдсан мөнгөө эргээгээд төсвийн алдагдал нөхөхөд зарцуулахгүй байх энэ механизмуудыг хөшүүргүүдийг юу бий болгох ёстой гэдгийг бол харах ёстой гэж бодож байна. Тэгэхээр одоо өөрөөр хэлбэл нэгэнт хин юу гэж үзэхээс үл хамааран хууль батлагдсан юм чинь цаашдаа энэ баялагын сан өмнө Монгол улсад байгуулагдаад дампуурж байсан янз бүрийн сангуудаас арай өөр байж нэг урт хугацаанд тогтвортой ажиллахын тулд хамгийн гол юм нь ерөөсөө улс төрөөс хараат буусан нэг 4 жилийн циклтэй сонгууль ухагдсан бодлогоос арай өөр урт хугацааны бодлого хэрэгжих ёстой. За тэрийг хийхин тулд яах ёстой вэ гэхээр бие даасан менежмент хэрэгтэй. Энэ бие даасан менежментийг хэрэгжүүлэх мөн нөгөө баялагын сангуудын олон улсын форум гэж байгууллагаас гаргасан Сантьягогийн зарчмууд гэж байдаг л да. Сантьягогийн тунхагч гэж хэлдэг. Энэгээр бол засаглал нь яаж ил тод шударга мэрэгжлийн байгаад яаж улс төрөөс ангид байх ёстой вэ гэсэн энэ одоо зарчмуудыг зааж өгсөн байдаг. Тэгээ энийг үе шатаа хэрэгжүүлэх ёстой. Одоо хэрэгжүүлэх асуудал одоо байгаа хуулиар бол ерөнхийдөө засгийн газрын мэдэлд хүрээд ирж байна. Хараат бус гишүүд дийн тоог нь нэмэх хэрэгтэй гэж бол харж байгаа. За хараат бус гишүүн гэдэг дээр бол бас ангилж өгөөд одоо иргэний нийгэм хувийн хвшил гэдгээр бол илүү олон орон тоо бий болгож за энэ дээр бас тэдний дуу хоолой тэдний шийдвэрүүд нь бас тодорхой хэмжээгээр нөлөөлчих тийм хэмжээний төр засгийн одоо төлөөлөгч бус илүү нөлөө үзүүлчихээр тийм хэмжээний одоо орон тооны гишүүд нь байх ёстой гэж бол харж байгаа. 2030 оноос хойш магадгүй ирээдүйн сангийн менежментийн тусгай корпорац байгуулж болох юм гэсэн санаа байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл засгийн газарт их боломж олгосон юм уян хатан ийм зохицуулттай хууль гарцсан учраас энэ баялагын санг улс төрөөс ангидаар урт хугацаанд тогтвортой авч явуулах асуудал бол өнөөдөр засгийн газрын ажил болчиход байна. Тэгэхээр засгийн газар дагалдах ёстой тэр журмуудаа сайн гаргах, засгийн газар өөрөө энэ хилж ярьж байгаа амлалтандаа хүрэх, засгийн газрын баялагын санг өөрөө богино хугацааны улс төрөд ашиглахгүй байх тийм улс төрийн хүсэл зориг л одоо дараагийн ирээдүйн шийдэх юм уу да? Бол парламент судалтай намууд бол ойлголцож энэ нэг ойлголтод хүрч санамж бичиг байгуулсан. Тэгэхээр энэ амлалтаа хэрэгжүүлээд яг үндсэн концепцээ бол хатгалж явах нь хамгийн чухал байна. Үндэсний баялагын сан ашигт ажиллаж үр өгөөжтэй байвал
ард түмэн өөрсдөө баялагын сангаа хамгаалж дэмжих нь тодорхой юм. Эрдэс баялагын өгөөжөөс Монгол хүн бүр тэгш шудраг хүртэх боломж хуулиар баталгаажлаа. Ердөө ганцхан асуудлыг зөв загвараар шийдэхэд ажилгүйдэл ядуурлыг бууруулах, жижиг дунд бизнесийг хөгжүүлэх, нийгмийн дундаж давхаргыг нэмэгдүүлэх гээд олон зүйлд эерэг өөрчлөлт гарна. Үндэсний баялагын сантай болсноор эрх мэдлийн төлөө эдийн засгаа нураасан хоосон амлалт өгдөггүй, авилга хээл хахуулаас ангид төртөө байх нөхцөл бүрдэнэ. Гэхдээ хууль хэрэгжиж үр дүн гартал баггүй хугацаа шаардлагатай. За ядуу буурай улс орн яагаад хөгжиж байна вэ гэхээр энэ эрдэс баялагыг эзэмшлийн асуудал, хуваарлтын асуудал хоёулаа зөв бэжэж энэ улс орнууд хөгжлийнхээ зам руу орж байна. Үндэсний баялагын сан нь урт дунд хугацаанд улс орны хөгжил болон ард иргэдийн амьдралд ямар үр дүн өгөх вэ? Тэгээ улс орны хувьд бол мэдээж гадны хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлж чадсанараа эдийн засгийг тэлэх боломжтой гэж үздэгтэй адилхан уул уурхаагаас орж ирж байгаа орлогыг ноогдол 34% нь ашгийг шууд иргэдийн амьдрал руу өдөр тутмын хэрэгцээнд нь нэвтрүүлээд ирэхээр эдийн засгийнх нь боломж одоо өнөөдөр байгаагаас даруй 30% нэмэгдэх боломжтой гэж ингэж засгийн газрын зүгээс үзэж тооцоолсон байгаа. 2030-аас 40 оны хооронд бол хөрөмтлийн сангийн орлого бол эрс нэмэгдэх ийм тооцоолттой байгаа. 40-с 50 их 80 төгрөг хөрөмтлөгдөнө. Тэгээ энэ үед бол нэлээдгүй их далайцтай үйл ажиллагаа явагдаж ард иргэдэд хүртэх хүртээмж бол эрс нэмэгдэнэ гэдэг зүйлийг хэлхийг хүсэж байна. Өсөж дэвжихийн тулд өөрчлөгдөх шаардлагатай тулгардаг нь зам. Үндсэн хуулиа зөрөгтэй өөрчилж, үндэсний баялагын сангийн тухай хууль баталж чадсан нь энэ засгийн газрын гавьяа болж үлдэнэ. Монгол хүн баялагтаа бүрэн утгаараа эзэн суух боломж бүрдлээ. Монголын заяа ихэ.